Энэ туршилтаар материалын ерөнхий шинж, ус шингээх шинж, гэрэл нэвтрүүлэх шинж, дулаан дамжуулах шинж, цахилгаан дамжуулах шинж гэсэн 5 агуулгын хүрээнд туршилт хийж гүйцэтгэнэ. За, энэ удаагийн туршилтаар материалын шинжийг судлах туршилт хийж байна. За, туршилтанд хэрэглэгдэх багаж, за пенал, шугам, даавуу, за шилэн аяга, за хуванцар халбаг, за тэгээд хөвөн зэргийг материалын шинжийг судлая. Эхлээд материалын ерөнхий шинжийг тодорхойлъё. Гараар тэмдэрэхэд таатай зөөлөн мэдрэгдэж байвал зөөлөн материал гэнэ. Хатуу боловч ямар нэгэн үйлчлэлийн үр дүнд амархан эвдэрч хэмхэрдэг материалыг хэврэг материал гэнэ. Хатуу материалыг татах, сунгах зэрэгт хэлбэрээ өөрчилж байвал уян материал гэнэ. Зөөлөн эсхийг гараар тэмтэрч үзнэ, бат бэх хэврэг эсхийг дарж үзнэ. Уян атан эсхийг сунгаж, нугалж үзнэ. Материалын цахилгаан дамжуулах шинж. Энэхүү туршилтаар мод, хөнгөн цагаан, зис, хуванцар материалын цахилгаан дамжуулах чадварыг харьцуулан судлана. Материалууд цахилгаан дамжуулалтаараа дамжуулагч, хагас дамжуулагч, тусгаарлагч гэж ангилагддаг. Бидний сонгож авсан материалууд цахилгаан дамжуулдаг хэсгийг шалгацгаая. Хэрэв дамжуулж байвал гэрэл асаж байгаагаар мэднэ. Дараах 4 төрлийн материалаас мод болон хуванцар нь цахилгаан дамжуулдаггүй, харин тусгаарлагч болгон ашиглагддаг. Харин хөнгөн цагаан болон зис ялцсан цахилгаан дамжуулах өндөр шинжтэй нартай болохыг баталлаа. Материалын гэрэл нэвтрүүлэх шинж. Материалын гэрэл нэвтрүүлэх шинжийг тодорхойлохоор тавиуршил, мод, цаасыг сонгож ав. Гэрэл нэвтрүүлэх шинж нь материалын атом молекулын бүтцтэй шууд холбоотой. Хэрэв материалын атом молекул хоорондын бүтц нь гэрлийн долгионыг сааруулалгүй нэвтрүүлдэг бол тухайн материал тунхлаг шинжтэй байна. Харин гэрлийн долгионыг шингээж эсвэл сарниулдаг бүтцтэй бол тунхлаг бус материал болдог. Шилэн электронуудын нэвтрэлээс шалтгаалan гэрлийн долгионыг чөлөөтэй нэвтрүүлж тунхлаг байхад мод болон цаасны бүтц нь гэрлийн долгионыг сарниулж шингээснээр тунхлаг бус шинжийг үзүүлж байна. Материалын ус шингээх шинж. Туршилтад ашиглахаар хөвөн, цаас, нилон буюу синтетик даавуу тус бүрийг ижил хэмжээтэй бэлтгэв. Материал тус бүр дээр 5 тусал ус нэмнэ. 5 туслаар усыг нэмж ус шингээх байдлыг ажиглая. Хөвөн хамгийн өндөр ус шингээх чадвартай байна. Харин цаас нь сөөрхөг бүтцтэй боловч хөвөн шиг цэвэрэг биш тул тодорхой хэмжээний усыг шингээж байна. Харин синтетик даавуу буюу нилоны хувьд ус шингээх чадвар хамгийн бага буюу бараг ус шингээсэнгүй. Энэхүү туршилтаас харахад материал бүрийн ус шингээх чадвар харилцан адилгүй байдаг бөгөөд энэ нь материалын бүтэц, нэгтрэл, ус татах чадвараас шалтгаалдаг. Хөвөн нь нэг цөөрхөг бүтцтэй тул хамгийн их ус шингээдэг бол нилон нь ус, үл нэвтрүүлэх бүтцтэй байдаг байна. Материалын дулаан дамжуулах шинж. Дулаан дамжуулалт нь материалын молекулуудын кинетик энергийн шилжилтээс хамаардаг. Материалууд дулаан дамжуулах чадвараараа ялгаатай байдаг байна. Энэ туршилтаар материалын дулаан дамжуулах шинж чанарыг судлахын тулд эхлээд 3 өөр материал болох хөнгөн цагаан, хуванцар, модон албагыг нэгэн зэрэг халуусанд хийж бэлтгэнэ. Халбагын үзүүр дээр ижил хэмжээтэй цэцгийн тос байрлуулцгаая. Цэцгийн тос хэр хурдан хайлж байгааг ажиглаад аль материал илүү сайн дулаан дамжуулж байгаа болохыг тодорхойлцгаая. Хөнгөн цагаан албан дээрх цэцгийн тос хамгийн хурдан хайлж байгаа нь хөнгөн цагаан дулааныг хамгийн сайн дамжуулдаг болохыг харуулж байна. Хуванцар халбан дээрх цэцгийн тос удаан хайлсан нь хуванцар дулаан тусгаарлах шинжтэйг илтгэж байна. Харин модон албан дээрх цэцгийн тос бараг хайлсангүй. Энэ нь мод нь дулаан тусгаарлагч болохыг харуулж байна. Энэхүү туршилтаар хөнгөн цагаан хамгийн сайн дулаан дамжуулдаг болохыг тогтоосон бөгөөд мод, хуванцар нь дулаан тусгаарлах материал болохыг баталлаа. Эдгээр туршилтуудын үр дүнд бид материалуудын шинж чанар нь маш олон янз байдаг болохыг тодорхойллоо. Туршилтад ашиглагдах боломжтой материалуудыг нэмж та бүгд туршилт ажиглалтыг хийж гүйцэтгээрэй.